За өглөөний минь манайхаа одоо болохоор 8 болж байна уу? 9 болж байгаа байх. 8:20 болж байна. Тэгээд одоо манайх болохоор 11-с хичээлтэй. Тэгээд бол 7-с хичээлтэйсэн чи 11-с болцсон. За тэгээд хичээлтэй бэлтгэх бүгдээрээ. Би ихвчлэн нөрөө бодхаас өмнө новцоо өмсчдөг. Тэгэх юм бол надад илүү нөгөөний дараа нөрөө бодсон дараа нөрөө муухай болохгүй гэд амар амраад тахгүй юу? Бүгд хувцас өмсөв. Би яг үндэ ямар хувцас өмсөө мэдэхгүй байна. Ер нь бол ямар харагдсныг хамаахгүй. За нөрөө бодож эхэлцгээе. Тэгээ би манайхаа удахгүй нүрээ хэрхэн мууддаг талаа тэмцлэг хийх байгаа учраас тэгээ бичлэг хүлээж авъя за. Консилер ихээс төрхөө мартсан биш. За яах. Тэний энийг хартаа энд ингээд явахсан. Би тэгээд жижигхэн муудан тэрийг ингээд зөөгөр цолоо тэгээд ингээд шахал махаад ерөөсөө шахагдаад юм гараагүй л дээ. Гэхдээ зүр яг тэрийг би оролцсон чинь ингээд улаацсан. Зээс би бараг болчлоо. Тэгээд цагаа харсан чи би бүр амар хурдан бодсон байна. Би болохоор яг 8:50-ийн үед нөрөө бодож эхэлсэн чи одоо болохоор 9:25 болж байна. Тэгээд яаж скуулээ гэж сонсчихсан тэгээд яг сургууль орохоор л ингээд ийм нүүрсээ сонирн болцдог. Гэрийнхаа талент ч юм өөр газрын талент харахад зүгээр зүг. Эсвэл өөр газар ингээд амар гой суугаад юм яриад гэх юм зүг. Тэнгүүд яг сургууль руу очиод жохон байхад л юм бол миний арьс мохоолж эхлээд, үс мохоолж эхлээд, будуу мохоолж эхлээд тэгээд би тэрийг үнэхээр ойлгуулаа. За энийг зөвхөндөө ингээд доош хожим байл. Ингээд үед бол би өөрөө өндгөө шараа иддэг. Харин одоо болохоор би им ууж байгаа учраас ээж өглөө өндөг шараад тэгээд банш маш хийж тахгүй. Тэгээд би одоо угаасаа шууд өндгөө шараа л идэх гэхээр би амар хүчтэй им уух учраас би хөдөөсөн баншийг чигнээд идэх гэж бодлоо. Миний бенч болохоор одоо 20 минутын дараа болно. Тэгээ би яг сайхан Instagram дээр стори хийсэн байхгүй юу? Тэгээ эндээс орж ирсэн асуултуудыг хариулаад тэгээд 20 минут өнгөрөө гэж бодлоо. Хөвчлэн надад Yes-тэй холбоотой байгаа. Тэгээд хизэнээс бэлтэх вэ? Ямар номноос бэлтэх вэ? Сургалтын талаар гэж зөндөө бол асуусан. Амар хүмүүс Yes-ийн талаар ойлголтгүй байд юм бэлээ. Тэгээд ямар номноос ийштэй бэлтэх вэ гэсэн мэсэн. Жишээлх юм бол биологи дээрх юм бол нэг юм цаанаас ном хөтлөж аваад идэг. Одоо хийм дээр ч гэсэн бас ном хөтлөж аваад идэг. Ахлах болон дунд ангийн тийм номнороо бүгдээрингийн сайн баттгаад мэдсэн байхад ээж тэр үн бол асуудалгүй байдаг. Ном аваад хэрэггүй яа тэгвэл ээжтэй тэр номон дээр байгаа зарим асуултууд ирдэггүй. Ер нь их хэвчлэн ирдэггүй. Зөвхөн яг ахлах болон дунд ангитай үзсэн номноос ирдэг учраас ер нь номны хувьд гэх юм бол ахлах болон дунд ангийнхаа номыг сайн үзээрэй гэж хэлье. За тэгээ анаахын сургуульд орохын тулд ямар хичээлээр шалгалт өгөх хэрэгтэй вэ гэсэн мэсэн. Ихэвчлэн анаахаар явна гэсэн бол хим биологи орох хэрэгтэй. Тэгээд ашуусын хувьд болохоор янз янзын мэрэгжил байдаг учраас мэрэгжил болгоноос шалтгаалаад өөр хичээлээр яаш өгдөг. Тэгээд яг хүснэгтийн та зүгээр харуулж үзье юм. Миний хувьд болохоор би зөвхөн хим биологиор яш өгсөн. Тэгээд тэрэндээ би жоохон харамсдаг. Тэгэл үнэхээр Аз тардаг тохиолдол байдаг. Тэнгүүд чи хим дээр амар сайн байсан ч гэсэн хим дээр муу авах тохиолдол байдаг байхгүй юу? Тийм болохоор яг одоо орох байгаа мэрэгжлийнхаа ямар хичээлээр яш өгөх боломжтой гэдгийг харж агаад тэгээ үнэхээр физик матта мууч гэсэн тэр хичээлээрээ өгөөд үлдсэх хэрэгтэй. Тэгээ азан тараа тэр хичээлээрээ одоо үнэхээр бэлтжижсэн химээс илүү дээр гараад ирчих юм билүү? Тийм болохоор олон хичээлээр яшээр өгөөрэй гэж зөвлөе. Анаах заавал англид сайн байх хэрэгтэй юу гинэ. Нэгдүгээр курст анаахын англи хэл гэж ордог. Тэр нь болохоор одоо анаахын зарим нэг хэллэгүүдийг ер нь заадаг, сургадаг. Тэгээд яг хөө жоохон мэдгэцхүүнтэй орсон байх хэрэгтэй байдаг. Манай ангид жишээлх юм бол англид муу хүмүүс зөндөө байсан. Гэхдээ бол тэр хичээл ингээд аваа гарсан. Тийм болохоор амар сайн төгс гойд
сайн ярьдаг байх шаардлагагүй. Зүгээр анхан шатныхаа мэдгэдэгхүүнтэй орчход англи хэлтэй заавал сайн байх албагүй шүү. Матаар заавал өгөхтэй юу гинэ. Матаар өгж болно. Хэрэв чи матаа сайн бол матаар өгж болно. Хиймдээ сайн бол хиймээр өгж болно. Физиктэй сайн бол физиктэй өгж болно. Заавал матаа сайн байх албагүй. Заавал матын ээж өгөх албагүй. Хэрэв матаа муу бол за нэлээд олон хүмүүс яшиг яг хизээнээс эхлээд бэлдүүл үр дүнтэй бэлдэх вэ, сайн оноо авах вэ гэдэг. Тэгээ зарим одоо үед миний ажиллаад тахад амар олон хүмүүс ингээд яг цагийн тулгаад яг одоо яш 6 сар даван гэж бодоход 3 сараас нь эхэлж бэлддэг ч юм уу те 10 сараас нь 12 сараас эхэлж бэлддэг ч юм уу. Яг тэгээд идэг. Тэгэх юм бол ямар ч амар төгс гойд бүр амар сайн задаг багш хэлсэн ч гэсэн хангалттай сайн оноо авахд чинь тусалж чадахгүй гэсэн үг. Тэм учраас одоо өөрөө чи 7 8 дугаар анги бол мэрэгчлээ яг сонгоод би яг ийм хичээлээр яаш өгнө гэдгээ бас бодож үзээд тэрнээс эхлээд баг багаар ингээд сургалтын цаагаад явах юм бол хангалттай яаш дээрэж өгсөн оноо авч чадна. Яг одооноос эхлээл яг ямар хичээлээр яаш өгөхөө бодоод яг ямар хичээлээр төвлөрөхөө бодох хэрэгтэй. Тэгээд үнэхээр химийн хичээлээр төвлөрөөд химийн хичээлийн яаш өгнө гэх юм бол би сая сургалт талсан байгаа. За энэ сургалт нь болохоор нийт 3 тийм сургалт зарлаж байгаа юм байлээ. Эхнийх нь болохоор 6 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан тийм сургалтайгаа шалгалтанд ер нь бэлдэн. Тэгээ 6 дугаар ангиас ер нь бол хийм ороод эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд яг хичээлийнхаа багшийн зааж өгсөн юм сайн ингээд ойлгоогүй байх юм бол энэ сургалтанд суугаад тэгээ анхан шатны мэдгэдэгхүүнээсээ аваад тэгээд хүүхдүүдтэйгээ зэрэгцээ талах боломжтой сургалт юм байлээ. Тэгээ хоёр дахь нь болохоор яг миний яг хамгийн хэрэгтэй гэж бодож байгаа сургалт 6, 7, 8 дугаар ангийн үндсэн агуулгыг зааж байгаа тийм сургалт юм байлээ. Бас 9 дугаар ангийн агуулгыг заана. Тэгэхээр ер нь хичээл тосрогдолтой байгаа хүүхдүүд энэ сургалтанд суугаад амар сайн болох боломжтой юм байлээ. 3 дугаар сургалт нь болохоор 9 дугаар ангийн агуулгыг үздэг, 10 дугаар ангийн бас агуулгыг үздэг тийм сургалт байгаа. Энэ сургалтанд болохоор манай багш муусын лекцээ болон ашуусын лекцээд одоо хүүхдүүд бэлдэж байгаа юм байлээ. Тийм улаан зураас татаа тийм эсрэлийн шалгалт байдаг ш ахлах анги руу орох. Тэр бас шалгалтанд бэлтгэх юм билээ. Тэгээд хамгийн гол юм нь би ерөөсөө цагийн тулгад багш дээр очиагүй. Яг 2 жилийн өмнөөс ч юм уу жилийн өмнөөс би очиж багштайгаа сайн ингэж зөв юм хийсээр агаад тэг ингээ яши дээр сайн оноо авсан. Тэгээд манай багшийн Facebook хаягнын дээр, Instagram хаягнын дээр та хэд яг энэ сургалтын талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол Facebook болон Instagram хуудас руу асуугаарай. За яшин талаар юм бэ. Тэгээ миний банч болчих шиг боллоо. Би очиж гарахгүй бол болохгүй байна. За 10 болчихжээ. Би яг 10 20 үед гарыгээ бодсон байгаа. Oh my god. Усын жоо их түлцэнтэй жигнэхтэй тэгсэн чинь усан дэшээ гарч ирээд аймын ялцаач. За яах. Look at this. Би бүр ингэж нүдэл шарсан. Бүр аймаг гой шарсан байна тийм. Би нүдэлсэн өмнө аим туртай. Би ингэж удаа ирээд тах хугацаа санаа. Гэрээсээ сургууль хүртэл явах юм бол 20 минутын зарцуулдаг. Тэнгүүд би сургууль руу ороод халаад малаада локроос авах хэрэгтэй гэж бодонгууд 10 минутын өмнө бас очих хэрэгтэй. Тэнгүүд би яг 30 гээд гарсан байх хэрэгтэй байхгүй. Одоо 15 болж байна. Би дээшээ гараад хүсээндүүд нь мессеж хувцаа далтын за гисти шором ха. Усаад өргөчлээ. Би бүр хамгийн анхны удаа мессеж офицыг өмсөж чинь одоо 2 дахь курсээс ер нь өмсөж эхэлнэ. Тэгээд яг өнөөдөр хамгийн анхны тийм мессеж офиц өмсдөг хичээл орох гэж байгаа. За эндүүгээ холцох хоорондоо өдөр болгон би яг ямар өнөртөө өчрөхмээр байгаагаа өөрөө шийддэг. Энэс аим гоё. Энийг нөгөө Филиппинээс авсан би. Yes. Тэс өмнөхөө миний өсөс болчлоо. Тэгэл ингээл хамаагүй штэ ер нь тийм үстэй. За явъя. Хэрвээ би ингээд зөө бүр хоол зайсан яармаа гэдэр тэмдэрдэг гэсэн бол яг би зээч цагтаа нэг ч удаа очихгүй хаа. Ангийнхан давшаад байна. 나가기 때문에 이게
Яа, за одоо болохоор 6:50 болж ин 7 боллоо. Тэгээд өглөөнөөс шивцэн чи ядарч гин. Тэгээд ямар сайн өсч гин үү би. Юу болсон бэ гэхээр манай гэр тог тасарчлаа. Тэгээд миний утас одоо 15% таа байна. Тэгээд яг хурж ирээд яг хоолоо идчихээд эмээ уучаад сууж гин. Тэгээд бараг 2 цаг тог тасарсан гэсэн сая. Тийм хизээ их мэддэггүй надад хийх юм даалгавар малгар их юм. Тэгээд би ямар ч гэсэн одоо нэг жоохон хөвтөж байгаа. Тэгээд тог ирүү шууд хичээлээ. За, би суусан байт юм аа. Тэгээ би хичээлээ хийн гэж бодож байна. Лекц бичих юм амар их авчихсан. Лекц бичих гэж бодлоо. Манай нөгөө нэг саний месийн хувц өмсдөг хичээл дээр яг ингээд бэлий яаж хэрхэн зөв өмсөх вэ? Тэгснэ ингээд гараа яаж хэрэг яг мэцэлд орохдоо хүмүүс яаж гараа угаадаг талаар заасахгүй юу? Тэгээ би тэрийг сажигаа тавтаад мартахгүй тулд тэгээд бисээ тэгээ найзтайгаа пахан ираа тэгсэрээ дараа ирэх зохицлоо. Тэгээд оройтцсон зөв цүнхий бэлдээд нүрэ угаад гэсэн үнтэй гэж бодлоо. За надаа ийм карго панц тахгүй юу? Би ер нь бол энийг нэх өмсөд байдаггүй. Гэхдээ өнөөдөр өмсч тийм л гэж бодсон. Гэхдээ халаадны доор ямар их вэ тоо. Оо ийм энгийн хөт өмсчихэд ингээл болоо.